За Испани хаант улсад Испани улсын гадаад хэргийн сайдын урилгаар албан ёсны айлчлал хийлээ. За энэ айлчлал бас манай гадаад харилцаанд бас нэлээд чухал айлчлалд тооцогдно. Учир нь гэвэл бид нэр Испани улсад 2025 онд багтаага дэлхийн сайдын яам байгуулах талаар хэлэлцэж тохироод бас бэлтгэл ажлыг хангаж ойрын үед бас Монгол улсын элчин сайдын яамыг байгуулах шийдсэнийг мэргэдээ бас дуулгахад таатай байна. За энэ айлчлалын хүрээнд бид нэр Испани улстай бас дипломат харилцаа 1977 онд тогтоосноос хойш олон жилийн хугацаанд харилцаж, найрсаг харилцааг хөгжүүлсэн хэдий ч бас худалдаа эдийн засгийн чиглэлээр харилцаа бол хангалттай биш вэ гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. За улс төрийн түвшинд бас ойлголцлын түвшин нэлээд өндөр хөгжүүлж байгаа. За эдийн засгийн харилцааг цаашдаа өргөжүүлэх талаар бас нэлээд ийм бодиттой ажлуудыг ярьлаа. За хоёр улс юуны төрөнд бас хоёр талдаа бас мэдээллүүдийг солилцох, улс орноо танилцуулах, бизнес хооронд, за хүн хооронд харилцааг нэлээд өргөжүүлэх юм өргөн боломжууд байна. Аль алинд нь бас хэрэгцээ шаардлага өндөр байна. За Испани улс бол сэргээгт хэрчим хүчний чиглэлээр бас нэлээд дэвшилттэй тэргүүлж явж байгаа орнуудын нэг. Сэргээгт хэрчим хүч тэр дундаа нарны эрчим хүчийг амьдрал дээр хэрэглээ нь бол нэлээд өссөн. Эрчим хүчнийхаа нөөцийг бол хангалттай бүрдүүлсэн энэ орн байна. За 100 жилийн өмнө бас манайх шиг хөдөө аж ахуйн орн байсан бол маш богино хугацаанд 20 жилийн дотор бол энэ орн аж үйлдвэрлэгч, экспортлогч орн болсон. За аял жуулчны салбарт бас үсрэнгүү хөгжил гаргаж өнөөдөр жилд Франц улстай ойролцоо 90 сая орчим жуулчдыг авд юм байна. За жуулчны аялал жуулчлалын тухайд бол бүрэн хамтарч ажиллах боломжтой гэдгийг бас хоёр тал нотлоо. За тэгээд уул уурхай аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг нэмэн үртэг шингэсэн хамтарсан үйлдвэр байгуулах, за аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж олцооныхаа талаар бас албаны хүмүүс нь ярьлаа. За энд бас 1200 орчим Монгол иргэд ажиллаж амьдарч байна. За манад бас олон эрдэмтэй боловсон хүчин залуучууд бас бэлтгэгдэж байгаа юм байна. Иргэдийн төлөөлөлтөйгөө бас уулзлаа. За Испани улстай бол хамтраад бид нар бас боловсон хүчний тал дээр төрийн албан агчдыг бэлтгэх, тэр дундаа Испани дипломат академитай бид нар мэргэжлийн дипломатууд чадварчуулах, за Монголд бас туршлагыг нь судлаж дипломат академи дээр Испани хэлний сургалтыг төвөө явуулах, олон улсын харилцааны дэд сургууль, Монгол улсын их сургууль гэх мэт боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар бас нэлээд ажлуудыг бас ярилцлаа. Энэ Испани улсад дэлхийн аялал жуулчлалын холбоо байдаг. За энэ дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тэргүүнтэй удирдах багтаа бас уулзалт хийлээ. За энэ баг бол энэ 5 дугаар сард Монгол улсад Аз номхон далайн бүсийн бас сургалтыг зохион байгуулж төвөөсөө удирдах төвшөнд албан тушаалтнууд нь оролцохоор болсон. Цаашдаа манай аялал жуулчлалын салбарыг бас илүү зохистой хэлбэрээр хөгжүүлэх тал дээр бас мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах, сургалт хийх тал дээр бас ахиц гаргах бүрэн боломжтой. За баг явуулж бас судалгаа хийх тийм ээ. Бидний тодорхойлсон энэ аялал жуулчлалын брэндүүд дээр үнэлэлт дүгнэлт өгөх гэх мэт олон ажлуудыг бас зохион байгуулж болох талаараа айл санал тавьсан. За мөн боловсон хүчнийг энэ аялал жуулчлалын салбарт бэлтгэх тал дээр бас туршлагатай орнуудтай холбож өгөх, хамтарч ажиллах ийм боломжууд байгаа талаар аялал жуулчлалын олон улсын байгууллага бол хэлж байна. Монгол улсын парламент дээр Монгол Испани найрамдлын бүлэг байгуулагдсан. За парламентын төлөөлөгчтэй бас уулзсан. За энэ үеэр бас Испани улс бас удахгүй Испани Монголын парламентын найрамдлын бүлгийг байгуулъя. За парламент хооронд, за аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хооронд хамтарч ажиллах юм бүрэн боломжтой гэдгээс илэрхийлсэн. За ерөнхийдөө дүгнэлт хэлэхэд энэ ажил бол нэлээд тийм шинэлэг зүйлүүдийг ярьсан хэдий ч бид бие биенийхээ талаар мэдээлэл багтай. За аялал жуулчлал, соёл, урлаг, түүх гэд олон зүйлээрээ бид нэр бас хамтарч ажиллах юм боломжууд нээлттэй байхад тэрийг бас төлөөлөл ашиглахгүй байгаа юм байна. За тэгээ хоёр талаасаа сэтгэгч хурмаалт гаргаж харилцаагаа идэвхжүүлэх, илүү олон салбарт ойрын хугацаанд арга хэмжээнүүд зохион байгуулъя гэж ярьлаа. За хамгийн гол зүйл бол өндөр дээд хэмжээний
айлчлал зохион байгуулъя. За Монгол улсын ерөнхийлөгчийг бас эх орондоо ажилуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. За Испани хаан хатан хоёрыг бас Монголд айлчлуулах урилгатай байгаа. За хааны хувьд бол Монголд айлчлагад одоо бэлтгэлээ хангаж байгаа. За зохистой хугацааг бас Толмож Умаар тохирё гэж ярилцсан. За өндөр дэд хэмжээний айлчлалын үеэр бас хүлээгдэж байгаа бараг 20-од жилийн өмнөөс яригдсан одоо хэд хэдэн баримт өчгүүд, эргэцүүн баримт өчгүүдийг зурах талаар ажиллая гэж тохирлоо. Тэгээ засгийн газар хоорондын хурал болон гадаад харилцааны яамт хоорондын улс төрийн зөвлөлт уулзалтуудыг ойрын үед зохион байгуулахаар боллоо.